Улсын хурлын гишүүн О цогтгэрэл нарын 26 гишүүнээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улсын хурд өргөн мэдүүлсэн Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хилцэх хэлэлцүүлгийг төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6 сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хилцлээ. Хууль санаачлагч Монгол Улсын хууль их хурлын хэн шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Улсын хурлын хэн шалгах арга хэрэгслүүдийн нэг болох төр хороог илүү үр дүнтэй болгоход ач холбогдолтой гэж үзсэн болно. Хуулийн төсөл санаач батлагдсанаар улсын төсвөөс нэмэлт зардал шаарддаггүй гэж хууль санаачлагч үзсэн бөгөөд төсөлд иргэдийн оролцоог хангах санал авах зорилгоор улсын хурлын парламент цэгийн цахим системд байршуулсан болно. Байнгын орооны хуралдаанаар хуулийн төслийг хийцэх үед улсын хурлын гишүүн сандаг учир хэн шалгах төр хорооны даргаыг цөөнхийн бүлгээс томилох зохицуултын ач холбогдол үр дүнгийн талаар мөн улсын хурлын гишүүн санаачлаг гарган төр хороо байгуулах, даргалах, манлайж ажиллах боломжийг хаах хэсэг талаар улсын хурлын гишүүн номын чимэг хэн шалгах төр хороог цөөнхийн бүлгээс даргалах асуудлыг судалсан олон улсын туршлагын талаар асуулт асууж хариулт авсан болно. Улсын хурлын гишүүн болормоо төсөл нь хэд явцсан харилцааг зохицуулсан бөгөөд хэн шалгах төр хороонд орж ажиллах гишүүдийн эрхийг зөрчилж болзошгүй тул төслийг дэмжихгүй талаар улсын хурлын гишүүн Баярмаа хэн шалгах төр хороог санаачилсан гишүүн даргалах зүйтэй талаар улсын хурлын гишүүн Гантөмөр улсын хурлын хяналтын механизмыг улс төрөөс ангид бодит үр дүнтэйгээр хэрэгжүүлж сөрөг хүчинд хяналт тавих эрх мэдлийг олгосноор засаглалын тэнцвэр арчил тогтоох талаар улсын хурлын гишүүн Батбаатар Монголын парламентын ардчлалыг хамгаалж хэн шалгалт олон цөөнхийн эрх чиг үүргийг ойлголцож ажиллах талаар улсын хурлын гишүүн Номын чимэг парламент ёсны зарчимд нийцхийн тулд хэн шалгалтын төр хорооны даргаыг цөөнх заавал удирдах ёстой гэхээс илүү уян хатан наривчлсан зохицуулт хийх шаардлагатай талаар улсын хурлын гишүүн цэгтгэрэл олон цөөнхийн зарчмыг парламент ёсны үзэл баримтлалын хүрээнд ойлгож хяналтын төр хороог үр ашигтай ажиллуулах зохицуулт бөгөөд хилцүүлгийн түвшинд засах боломжтой талаар саналаа илэрхийлсэн болно. Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 42.1% нь үзэл баримтлалын хүрээнд хилцхийг дэмжээгүй болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хилцэх талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За одоо улсын хурлын гишүүд хууль санаачлагчийн илтгэл болон